Аж ахуйн нэгж байгууллагын тооллого 4-р сарын 15-наас 5-р сарын 15-ны хооронд явагдаж байна. 8 дахь удаагийн тооллого нь өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж байгууллагууд захин хуудасаар өөрсдөө мэдээлэл шалгаж оролцох боломжийг олгосон. Энэ нь бусад тоолгоос онцлог тооллого болж байна. За 2026 цэг эмээн гэсэн холбоосыг идэвхжүүлснээр аж ахуйн нэгж байгууллагын 2026 оны тооллого e-tax нэвтрэлт гэсэн цонх гарч ирнэ. E-tax гэсэн цонхыг идэвхжүүлж Батбарын тайлан хэлгээдэг нэр нууц үгээ оруулснаар аж ахуйн нэгжийн тоолгын асуудлууд гарч ирнэ. Асуудлууд нийтдээ 300 гаруй байгаа. Хаягийн хэсэг, ерөнхий асуулга, эдийн засгийн асуудал, судалгаа хөгжүүлэлт 4 чиглэлийн бүлэг асуудлууд байгаа. Хаягийн хэсэг нь бол улсын бүртгэлийн мэдээллийн сангийн хөгжөлтөд тулгуурласан. Энэ дээр нэмэлт өөрчлөлт оруулж болно. Эдийн засгийн асуулга нь 2025 оны жилийн эцсийн тайлан балансаар мэдээлэл оруулнаа. За энэ дээр одоо бас сайн нэгтлж шалгаад нэмж өөрчлөлт оруулах зүйлээ засаж оруулах боломжтой. За бүх мэдээлэлээ шалгаж оруулж дууссаны дараа илгээгт очийг даснаар за мэдээлэл хадгалагдаж захин гэрчлэгээ олгогдно. Та бүхэндээ амжилт хүсье.